хуваарлах нь инвертерний батарейн 6 кВт батарей. Үндсэн тэжээл нь ингээд. За одоо ингээд тог тасарсан гэсэн үг. За манайха тог тасарсан компьютер чи ажиллаж байгаа юу? Манай шоурум дээр хийгдсэн 6 кВт-ийн нэг хайбрид систем байгаа шүү дээ. Тэрийг энд тоотл гэдэг дэлгүүрийн шоурум дээр бид нар тавьчихсан байгаа. Эдгээр тэрийг одоо орж үзье. За манай төрөний санд болгосон 6 кВт-ийн багцыг анхны худалдаа авагч нь манай тоотл дэлгүүрийн хамт олон болсон байгаа. Тэгээ эдний дэлгүүрээр суйрлуулсан багцыг харъя хэдүүлээ яаж суйрлуулсан байна. Манай угсарсан инженер нь одоо манай мөнх болд ажлаа тайлбарлаж байна. Энержиг одоо нэг хуваарлах нь инвертерний батарейн 6 кВт батарей. Яг манайхтай адилхан багц те. Адилхан багц. Одоо ингээд ерөөсөө эдний монтаж ингээд дээгүүрээ яваад айгуугаа. Үндсэн тижээл нь үндсэн самбар нь хаана байгаа вэ? Үндсэн самбар нь тэнцэнэ байгаа. За тийшээ. За тэгээ үндсэн самбар дээр нь группийн салгацсан тий? Тэгээ группийн салгацсан байгаа. За эдний чинь захиалга нь юу вэ? Яг тог тасаргаар юу үлдэх ёстой вэ? Үлдэх ёстой касс нь үлдэх ёстой. Эдний нэгтлэн сервер нь үлдэх ёстой. Санхүүгийн компьютерууд серверүүд нь үлдэх. Хяналтын камер нь үлдэх. Хяналтын камер нь үлдэж байгаа. Тэгээ босон тоггүй болчихно тий? За эдгээр нэг тестлээд үзээдхий. Үндсэн тэжээл нь ингээд. За одоо ингээд тог тасарсан гэсэн үг. За тэгэхээр энэ дэлгүүрийн гэрэл чийдэн болон бусад арзаатгууданд тасарсан. Гэтэ хяналтын камер дээр бол хэвийн ажиллагаатай байгаа. За дэлгүүрийн касс, босын систем, интернет гэдэргээд бүх юм нь бол ингээд хэвийн ажиллаж байна. Аппликейшны гар утсан дээр нь суулгаад өгсөн тий захиалагч. За эндээс ингээд бүх мэдээллүүдээ харчихна. За ингээд бол гол асуудал бол эднийх санхүүгийнхаа системийг л тог тасарсан үед баталгаатай ажиллуулах гэдэг. За тэгээд энд байгаа офсийн өрөөнд ороод санхүүгийнх нь офсийн ажил үргэлжилж ийм өдөр харуулъя. За манайха тог тасарсан компьютер чи ажиллаж байгаа юу? Сайн байцгаана уу? За ингээд энэ компани гол одоо манай багцыг сонгосон шалтгаан нь ерөөсөө энэ. Санхүүгийн ажиллагаа хэвийн явж явах хэвээр, сервер хэвийн байх хэвээр, худалдааны бос ингээд хэвийн байх хэвээр. За тэгээ яг мэдээж энэ юугаа гэрлээ асаая гэдэг юм уу өөр бусад юм а залгуулъя гэвэл манай системийн бас нэг давуу тал нь ерөөсөө энэ систем дээр чинь одоо батарей нэмэл болчихж байгаа. Тэгээд энд багц маань хിവэрээ байна. Яванд бол энэ манай тоотлынхан нэг батарей нэмье гэж ярьж байгаа. Тэгээд санхүүгийнхаа болцоотой үед болохоор энэ доор нэг 6 кВт-ийн батарей нэмэл тэгээд заалныхаа гэрлийг өгөөл болчихно. За ингээ манай худалдаа үйлчлэгээний байгууллагад зориулсан 6 кВт-ийн багцын маань сонгож анхны худалдаа авалт хийсэн тоотлын хамт олонд баярлалаа.